Учрах тавилан 17 дугаар хэсэг. Сарнай хоёр хүүхдээ дагуулад аав ээжийнхэн гэрт ирээд 7 хонлоо. Энэ цаг хугацаанд цэлмгэрсэнгүй. Бас уцаарч ярьсангүй. Хүүхдүүдээ аваад гэрээсээ явсны маргаашнаас л түүнийг уучлалт гуйгаад хүрээд ирэх байхаа гэж бодож байсан Сарнайн бодол нь талаар боллоо. Сарнайн аав ээж хоёр нь охиноо нөхрөөсөө нүур буруулаад хүүхдүүдээ хөдлөөд гэртээ ирсэнд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь тэрээр өмнө нь бас ингэж ирээд хэд хоногийн дараа нөхрийгөө ирэхээр гэрлүүгээ буцаад явсан удаатай. Хөргөн охин хоёр нь ийхүү бие биенээ ойлгохгүй тунирхаж гүйгээд байгаа нь цаашид гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлж үр хүүхдээ зовоохвээ гэж санаа зовсон тоол тэр байлаа. Сарнай бол айлын дунд охин. Нэг эгч, хоёр дүүтэй. Том эгч нь Германд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн бага эмэгтэй дүү нь ангаахын дээд сургуульд сурдаг бол эрэгтэй дүү нь төрийн нэгэн банкнд эдийн засагч хийдэг байна. Аав ээж хоёр нь бага залуугасаа л сургууль соёлын мөр хөөж чадaltaй улс нийгэмдээ нэр хүндтэй төдийгүй томоохон албан тушаал эрхэлдэг байжээ. Тиймдээч хэдэн хүүхдүүдээ хүмүүжлтэй эрдэм боловсралтай сайн хүмүүс болгохын тулд чадах чимээгээрээ л зүтгэж ирсэн байлаа. Сарна бага байхын л олон таван үггүй даруухан ажил төрөлд сайн илүү дутуу зангуу охин байсан. Гэхдээ хэдий даруухан ч гэсэн өөртөө итгэх тал дээр бол хинээс ч дутахгүй бардам бат итгэлтэй нэгэн байлаа. Харин цэлмэгтэй сууснаас хойш нэлээд эмзэг, сэтгэлээр амархан унамтгай. Ямарваа нэгэн юмд итгэх итгэл нь буурч, өөрийгөө үнэлэх үнлэмжиндээ уй уй эргэлздэг болжээ. Өнөөрөө Сарнаа сэтгэлээ сэргээхийн тулд болцоонд явхаар төлөвлөжээ. Яг л анхны болцоонд очих гэж буй мэт 18 шиг сэтгэл нь гэгэлцэж, догдлон хөөрч байгаадаа гайхаж байлаа. Толны өмнө ус хизгээ янзлан эргэлдэж зогссон тэрээр уг нь би цэлмэгтэй хайртай. Хоёр хөөрхөн үрээч эцгээс нь холдуулж өншрүүлэхийг хүсдэггүй. Зөвхөн түүнийг ажил төрлөө амжилттай хийхгүй. Зөрүүд зан гарган орой өдөш наргиж цэнгэж байгаад нь л гомдож цөхөрсөн дөн ийм алхам хийж байгаа. Гэтэл өнөөдөр яагаад өөр эртээ уулзах болохоор ингэтлээ догдлон хөрөөд байгаа юм болов? Арай болт эртэн дурлчихсан юм шүү хаа гэж гайхан тэнэгэлзэж байлаа. Уг нь тэр хүний бие авч яваа байдал цаанаа л ухаантай яриа хөөрөн түүнд таалагддаг. Цэлмэг түүний араас ирээгүй. Үгүй ирэх нь бүхэл хаана байгааг нь ч лавлаж асуугаагүй болохоор түүнд шарлахсан дан болт эрдэнтэй уулзахыг зөвшөөрсөн. Түүнтэй уулзаж сэтгэл санаагаа хуваалцахад хэн хинээс илүү өөрийг нь ойлгодог юм шиг санагддаг. Хэмээн элдвийг бодон өөрөө өөртөөгөө ярьж зогслоо. Энэ үед ээжигээ гадагш гарахаар хувцас өмсөж байгааг мэдсэн Чингүн ээжийнхэн хажууд ирж "Ээжээ, та ийм орой олсон байна хаачих гэж байгаа юм бэ? Аав хизээ ирэх юм? Би дүүгээ аваад гэртээ хармаар байна" хэмээн хушуугаа цургуулган эрхлэж тунирхсан өнгөөр хэлэхэд Сарнаа санаан зовсон байдалтай. Ээж нь ажлынхаа үнтэй уулзчаад удахгүй ирээд ирнэ. Миний хүү дүүгийнхээ хажуугаар ороод унтаж байгаарай заа юу. Аав нь хөдөө явсан. Хэд хоногоос ирнэ. Би чамд хэлсэн шүү дээ. Аавыгаа ирэнгүүтэл бүгдээрөө гэртээ харна. За юу миний хөө. Одоо хүү дээр очтоо. Ээж нь олохгүй ирнэ гэж хэлэнгээ хүүгээ аргадаг үнслээ. Чингүн "За ээжээ, та битгий удаарай намайг унтахаас өмнө ирнэ шүү" гэсээр өвөө эмээгийнхэн өрөө рүү явлаа.
Хүүгийнхэн энэ байдлыг харсан Сарнай догтлон хөөрч болзоонд явах гэж яарч байсан сэтгэл нь хаашаа ч хийсэн отож нэг л явмааргүй санагдаад явчихлаа. Гэсэн ч тэрээр болд эрдэнд уулзна гэж амласан болохоор гадуур хувцас өмсөөд гэрээсээ гарлаа. Болд эрдэн машинтайгаа байрных нь үүдэнд ирчихсэн түүнийг хүлээгээд зогсож байв. Тэрээр гоёмсог чамын боодолтой Сарнай цэцгсийн баглааг түүнд бэлэглэж "Чим яг л энэ Сарнай цэцэг шиг ямар үзэсгэлэнтэй харагдаж байна вэ?" хэмээн магтангаа машинд суухыг урлаа. Сарнайд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил бүсгүйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг ирчүүд таалагддаг байв. Болд эрдэн машинаас тэд цааш хөдлөн явлаа. Болд эрдэн бол насаараа Сарнайгаас нэлээн хиддүү. Эхнэр хүүхэдгүй нэгэн байлаа. Өмнө нь сэтгэл санаа нийлсэн нэгэн бүсгүйтэй хамтран амьдарч байсан боловч тэр эмэгтэй Солонгос руу ажиллаар яваад тэндээ үлдэж сураг тасарчээ. Үүнээс хойш эмэгтэйчүүдэд итгэх итгэлээ алдаад байсан тэрээр Сарнайтай таарсан тэр мөчөөс эхлэн амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Байнга л сэтгэлийг нь татахулсан Сарнайтай аль болох ойр ойрхон уулзаж цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг болсон байв. Болд эрдэн бол нилээн нэр хүндэд нилээдгүй дуртай нэгэн бөгөөд танил талаа ашиглан төрийн албанд боломжийн албан тушаал дээр томилогдож амьдсан нэгэн. Сарнай түүний хувьд гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй ч өөрийн гэсэн хувийн бизнестэй альж талдаа боломжийн эмэгтэй санагдаж байв. Мэргэжилдээж ахиж дэвших бүрэн боломжтой. Ур чадвар сайтай эмч гэдгийг мэдсэн цагаас л болд эрдэн салахгүй даган хайртай дуртай хэмээн эргүүлдэх болжээ. Түүний хийгснээ хийдэг, авах гэсэн бүгдээ авч чаддаг шийдэмгий занж энэ байдалд нөлөөлж байв. Сарнай сүүлийн үед нөхөртөөгөө таарамж муутай. Тусдаа амьдарч байгаа нь болд эрдний хувьд сайхан боломж байлаа. Энэ л үед нь түүнийг өөртөө дасган сэтгэл санааг нь эргүүлж болох юм гэж тэр тооцоолжээ. Тиймээс цаг завал гарвал түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлэх болов. Болд эрдэн Сарнай хоёр явсаар хотын төвөөс зайдуухан хөл хөдөлгөөн багтаа гэхдээ нэлийн тохилог байрын нэгэн ресторанд хамтдаа хооллохоор орцгоолоо. Болд эрдэн Сарнай гадуур хувцсаа тайлж өлгөхт нь туслаад ширээнд суухыг урлаа. Тэд өөдөөдөөсөө харан сууж дуртай хоолоо идэхээр захиалцгаав. Сарнай түүнтэй чухам ямар сэдвээр ярьж эхлэхээ мэдэхгүй хэсэгхэн чимээгүй сууж байтал болд эрдэн түүний өмнө ирж хоёр гараас нь атхан ядам хургунд нь зүгээстэй хормын бүгжийг их л донжтой харснаа. Миний найз, энэ бүгжөө түр авчиж болохгүй юм. Би чамд бэлэг бэлдсэн. Ингээд халааснасаа чамин тансаг хайрцагтай зүйл гарган түүнд нэг харууллаа. Тэр дотор болор шиг талст бүхий гялалцсан шигтгээтэй нарийн чамын хийцтэй цагаан алтаар уралсан бүгж байлаа. Сарнай гайхаж цочирдсан нүдээр түүний энэ байдлыг ажиглан харж сууснаа. Гараа түүнээс сандарсан язтай угц татан авах зураа. Чи чинь юу ярина вэ? Энд чинь миний хань. Бид хоёрын гэрлэлтийн баталгаа болсон нандинит. Хин нэгэн хуруунаасаа салгана уу гэсний зоргоор авчих тэгээд биш шүү дээ. Тэгээд ч би чамайг надад ийм бэлэг бэлдээд ирээрэй гэж хэлээгүй. Бид хоёр зүгээр л найзууд. Би гэр бүлтэй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ гэж хэлэхэд болд эрдэн түүний энэ байдалд нилээд игдүүцсэн янзтай. Зүгээр л би чамд сэтгэлийн бэлэг өгөх гэсэн юм. Үүнийг зөөхөд хажууд нь хурмын бүгч чинь байвал зохимжгүй харагдах юм шиг санагдаад л санамсаргүй илчихлээ. Намайг уучлаарай.
Үүнийг чам зориулж авсан юм болохоор чи миний сэтгэлийг бодоод авчихал та гэж арга донгүй хэлснээ хайрцтай бүгжийг ширээн дээр тавиад суудалд хайрц суулаа. Тэд аль аль нь эвгүй байдалд орсондоо бантан хэсэг чимээгүйхэн сууж байтал хоол ирлээ. Болд эрдэн сарнайг хоол идэж суух зуур ширээн дээр байгаа улаан дарснаас хундганд хийж өгч өөртөө ч ус хийгээд. За. Чи бидний учрлын долоо. Өнөөрөө сайхан өнгөрүүлнэ гээд юу ч болоогүй юм шиг царайгаа төв болгон түүнд хэлэхэд сая л нэг жаахан тайвширсан сарнаач гундахтаа дарсаа барьсан чигээрээ. За уулзсных сайхан нөхөрлөлийн төлөө гэж хэлээд хундах тулган улаан дарснаас багуугаар шимэн ууц суулаа. Тэр хоёрыг ийхүү элдвийг яран зугаацсан суух зуур цэлмэг ажиллаад харан гэрлүүгэн алхаж явлаа. Орой сэрүүнд машина унаад явж болох байсан ч тэрээр тэгссэнгүй. Юм бодонгоо алхаж явах нь түүнд сайхан байсан. Цэлмэг эхнэр хүүхдүүд нь түүнийг орхин гэрээс нь явсан тэр өдрөөс л эхлэн их зүйлийг бодож тунгаан ойлгож авчээ. Дахин харигтар сууж, найргаж цэнг, найз нөхөд хүүхэн шуухан гэж орой өдөш бүргөхгүй. Харин сарнаараа ярихгүй, хүүхдүүд дээрээ очихгүй байгаа нь цаанаа учир шалтгаантай байлаа. Цэлмэг компанийн үйл ажиллагааг дахин хөл дээр нь босгож, ажил төрлөө цэгцлээд гэр орондоо ч засвар хийж, шин загвар стилээр янзлан тэгсний дараа эхнэр хүүхдээ авчирч тэдэндээ бэлэг барихаар шийджээ. Сарнай хүүхдүүдийнхээ хамт аавиндаа байгаа гэдгийг тэрээр гэртээ эзгүй ихний өдрөө л Сарнайгийн баг дүүгээс нь асууж мэдсэн байсан. Тэрээр ах нь гэр орноо засвар хийгээд ажил төрлөө зэгцлээд эгч дүү нарыг нь очиж авнаа. Намайг асуусан гэж битгий хэлээрэй гэж загсан болохоор дүүний тухай Сарнайд хэлээгүй байжээ. Цэлмэг ихнэр хүүхэд нь эзгүй харанхуй гэрт очих болгондоо хүүхдүүдээ маш ихээр санаж тэр даруйдаа тэдэндээ гүүгээд очмоор санагдаж байвч бодож төлөвлөсөн зүйлээ амжуулахын тулд дэвчих хэрэгтэй байсан ажээ. Цэлмэг бол айлын ганц хүү. Бэлвинчэнтэй айлд ирэх дураараа өссөн. Дутагдах гажигдахын зовлон үзээгүй нэгэн. Тиймдээч багаахаасаа ямар нэгэн зүйлийг тэгтлээ хүн дээр тусгаж аван асуудал өгөөд байдаггүй. Өөрийн дураар шийддэг омглон замтай нэгэн байлаа. Хизээний л гоё сайхан огтоор хүрээлүүлсэн наргиж цэнгих дуртай хүүхэд байсан гэж. Гэхдээ түүнд бас олон авууштай сайн чанарууд бий. Аваасаа өвлөж авсан гүйлгээ ухаан сайтай, угийн сэргэлэн овсгоотой замтай тэрээр зөвхөн аав ээжийн хөрөнгөн дээр биш, өөрийн хүч чадлаараа ажил төрлөө амжуулж амьдралаа өдий зэрэгтэй болгож чадсан. Тэрэндээч бардамнан сүүлийн жилүүдэд нэлээд сагаж явсан. Энэ бүхнийхээ хүчинд ханижлээ гомдон түүнийг орхин явах энэ үед л илүүтэй ойлгон ухаарч явааны. Гэрийн зүг алхаж явсан цэлмэг замаараа дэлгүүр орж ойр зүрийн юм цуглуулад гэртээ ирлээ. Сүүлийн 3 хоног ажилтай нь ойрхон байдаг ээжийнхээ дүүгийн тоноод өнөөдөр гэртээ ирж байгааны. Яагаад гэвэл гэрт нь түүний захиалга өгсөн барилга засварын баригаад бүрэн засал чимэглэл хийж өрөө болгоныг нь өөрчлөн янзлаж байгаа болохоор бусдад дараа болоод яах вэ гэд холхон байсан нь тэрэ. Цэлмэг гэртээ ороод бараг гэрээ таньсангүй. Бүх юм өөрчлөгдөжээ. Их нэртэйгээ нэг удаа хамтдаа буудан дээрээ хөвтөнгээ элдвийг мөрөөдөн ярилцаж суугатаа төлөвлөж хүсэж байсан яг тэр шийдлэр байраа янзлуулжээ.
Засвар үйлчилгээний хідэн гэрэл суулгахыг тооцвол бүрэн дуусчээ. Маргааш захиалсан тавилгууд нэр хичнээн гоё болох бол хэмээн төсөөлөн бодогцоо цэлмэгт өөрийн ирэхгүй баясал төрж байв. Харин нөгөөдөр эхнэр хүүхдүүдээ авчирхаар төлөвлөжээ. Сарнаа болон хүүхдүүд нь гэрээ ийм гоё болсныг хараад хичнээн их баярлах бол гэж бодохоор өөрийн ирэхгүй тэдний өмнөөс сэтгэлэн тогтлож байв. Хүүхдүүдийнх нь өрөө яг л үлгэрийн хотхон мэт. Унтлахынх нь өрөө ч гэсэн хаан хатан хоёр л ийм романтик орчинд унтдаг байх гэмээр тансаг болсон байлаа. Тэрээр дэлгүүрээс авчирсан хүнсний зүйлээрээ өөртөө зориулан хөнгөн хоол бэлтлээ. Хэдийгээр ийхүү гэртээ ганцаараа сун хооллох нь уйдгартай байсан ч ажил төрлөн дахин бүтэмжтэй болж гэр орон нь хичнээн тоглог аятайхан болсныг харахад сайхан байв. Хүний ханаа гэдэг ийм л байх учиртай та. Дахиж хизээж сарнаахаа гомдоохгүй юм шүү. Хүүхдүүдтэй ч гэсэн хамгийн сайн эцэг нь байна гэж өөртөө сэтгэл дүүрэн амлсан суулаа. Үргэлжлэл